өдөрт 21 хүн ливердүүлж ингэж байгаа байхгүй. Би энэ гэрээг хараагүй, би энэ гэрийн дараа гараа шиг зураагүй гэж баг мэлцчихдэг гэсэн. Гаднаас өөр хүмүүс орж ирээд наад чи манай байраа үйл хөдлөлийн гэрчлэгийг гаргацсан. Цаг, хүн хүч, архив, зардал, хугацаа гэдэг ер нь гол measure үзүүлэлтэр шүү дээ. Янзын тоо гарч ирдэг. Яг энэ цахим залилан гэдэг юм. Ер нь энэ гэрээтэй холбоотой залилан одоо өнөөдөр Монгол улсад маш их байгаа. Тэгээд хүйн юун цаасуу гэдэг аваад тарсан чи хөдөлмөрийн гэрээ гэдэг. Тэг хүн гарын шиг зурчихсан. 100 мянган автомашины 1 жилийн хотод үүсгэж байгаа CO2 биш шүү дээ. Тэрийг хэмжсэн байхгүй юу? Өнөөдөр бид төр болон хувийн хвшилт төдийгүй иргэдэд зориулсан бүх төрлийн баримт бичгийн харилцааг цахимаар шийдэж чадсан e-гэрээ системийн үүсгэн байгуулагчтай уулзах болно. Бид нэвтрүүлгээрээ өнөөдөр төрийн үйлчилгээ, хувь хүн, албан байгууллагын цаасны хэрэглээ, бичиг хэргийн зардлыг 50-75%-аар бууруулж чадах инновацлог төслийг санаачлан хэрэгжүүлж буй Smart Contract Mongolia компанийг онцлоод байна. За Монгол улсад болохоор ерөнхийдөө нөгөө үндэсний ийм итгэцлийн систем гэдэг юм уу те суур ийм итгэцлийн систем хэрэгтэй байгаа. Одоо ингээд өдөрт 21 хүн ливердүүлж ингэж байгаа байхгүй. Тэгээд олон улсад гарсан статистик болохоор уусаа энэ тоо одоо ингээд зогсолтгүй нэмэгдэн арга нь улам нарийсаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг 3-4 жилийн дараа энэ тоо руу 3 дахин нэмэгдэн. Тэгэхээр өдөрт 60-70 хүн ингээд залилуулж эхэлнэ. Тэгэхдээ эргээ цагдаагийн газараас нөгөө нэг яг барьсан юм амир цөөхөн бид юм лээ. Дансаа туристлэн гэдэг үйлчлэг байхгүй юу? Тэгвэл дансаа нөхөх боломжгүй туристлэг гаргаад мөнгө өгсөн. За тэгэнгүүт ерөнхийдөө нөгөө Монгол улсад өөрөө ийм итгэцлийн систем асрах хэрэгтэй. Ийм итгэцлийн инфраструктурыг босгож чадах юм бол энэ нөгөө захим залилан за тэгээд энэ шүүх цагдаа мөдөдөр гарч байгаа ачаалал улсын бүртгэл өдрийг энэ өөрөө төрийн энэ том дагар бүтцөөрийг хэрэггүй айгүй буурч ирнэ. Тэрийг босгохын тулд асар том инфраструктур буюу ийм систем хэрэгтэй. Заллах гэмт хэрэг. Заллах гэмт хэрэг шийдвэрлэх үйл явцад гэрээний харилцаа хэр чухал үүрэгтэй гэж та бодож байна. Монгол улсад гарч буй нийт гэмт хэргийн бүтцэд 24.7%-ийг заллах гэмт хэрэг эзэлдэг байна. 2025 оны байдлаар 13,988 заллах гэмт хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 33.6%-аар өссөн үзүүлэлттэй. Харин уг хэргийн дийлэнх хөв буюу 85.1% нь цахим орчинд үйлдэлтэй байна. 2030 он гэхэд цахим залилангийн хэмжээ 40% өсөх төлөвтэйг судлаачид тогтоосон байна. За, e-гэрээ системээр цахим залилан хийх боломжтой юу? Тим эрсдэл хэрэг. Цаасан гэрээн дээр яг энэ цахим залилан гэдэг юм. Ер нь энэ гэрээтэй холбоотой залилан одоо өнөөдөр Монгол улсад маш их байгаа. За үүн дээр нэг жишээ дурдах юм бол орон сууцны захиалан бариулах гэрээ байгаа. Барилга анх баригдаж байхдаа метр квадратын үн хямдхан байдаг шүү дээ, тий. Одоо жишээ нэг орон сууцны 350 сая төгрөг захиалан бариулах гэрээ хийлээ. За тухайн байр ашиглалтанд ороод 2 жилийн дараа байрны үн нэмэгдлээ. За тэгвэл 500 сая болоо. Тэгвэл барилгын компани тухайн байрыг дараагийн 2 дахь хүнд зарчдаг. Арай үнд хүргээд. За тэгвэл нөгөө хүмүүс маань эхний авсан худалдаа авсан хүмүүс маань байранда ороод ингээд сууж исэн, тавилга мавилга хийсэн, ингээд амьдраа бич хад гаднаас өөр хүмүүс орж ирээд наад чи манай байраа үйл хөдлөлийн гэрчлэгийг гаргацсан. За тэгээд хүн маргаад идэх юм уу шүүх рүү ингээд явхад тэр хүн дээр бол яг өмнөх төлсөн төлбөрийг л ингээд гаргаад өгчдөг тий. Гэх мэтчлэн одоо нэг иймэрхүү залилан маш их байгаа. Тэгэхээр бид нар энийг e-гэрээний тусламжтай одоо шийдэхээр ажиллаж байгаа. За яаж вэ гэхээр захиалан бариулах гэрээ хийлээ. Бидэд улсын бүртгэл тэр бүртгэлийн бүртгэж байна. Тэгэхээр дараагийн хэрэглэгч гэдэг юм уу тухайн барилгын компани одоо үнийг нэмээд зарлаа гэхэд та өмнөх харилцаагаа зуцлаад тэгээд дараагийн хүндээ энэ байраа зараараа гэдэг байдлаар ч гэдэг юм уу те. Ийм байдлаар бидэд одоо зах зээл дээр тулгарсан байгаа шийдлүүдийг одоо шийдэхээр ингээд ажиллаад явж байгаа. Гэрээ гэж юу вэ? Гэрээ гэдэг нь хоёр буюу түүнээс дээш талууд харилцан тохиролцоож, эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэж хийсэн, сайн дурын үндсэн дээр байгуулагддаг, хуулиар хамгаалагдсан хэлцэл юм. Харин цахим гэрээ нь гэрээг үүсгээс ахуулаад илгээх, баталгаажуулах, хадгалах зэрэг циклийг бүтнээр нь цахим болгож, холбогдох зарлыг хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, цагийг хэмнэх томоохон шийдэл болоод байна. За, e-гэрээ систем нь ямар асуудлыг шийдвэрлэхээр зорьсон бэ? Дундаж байгууллага жилдээ ойролцоогоор нэг 100 гаруй гэрээ байгуулдаг гэж бодъё. Тэгэхээр тэр жилд байгуулж байгаа 100 гэрээн дотроос юм хайж болох, тэр гэрээнүүдийг хадгалах,
Тэгээд нөгөө архивын тухай хуулиараа 5 жил болсны дараа устгах гээд ингээд процессыг үргэлжлээл байдаг. Тэгээд энэ бүх процессууд, энэ бүх зардлууд гараад дууссны дараа ч гэсэн стил маш олон асуудал байд юм байна л да. Тэрэнд нь жишээлбэл шүүхтэр яг энэ гэрээ бичиг баримттай холбоотой гарч байгаа нийт кейсийн 50 орчим хувь нь болохоор би энэ гэрээг хараагүй, би энэ гэрэн дээр гараа шиг зураагүйгээр паг мэлцчихдэг кейсүүд. Сая манай нүүрсний сонсгол дээр бүр гэрээгээ шатаацсан гэдэг экстрим кейс гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг бид нар олж хараад тэгээд энийг яаж эвтэйхэн гоё шийдчих вэ гэдэг энэ зорилгын хүрээнд энэ системээ хөгжүүлсэн байна. Шүүхийн практик дээр захим гэрээ хүчин төвлөлтөөр биш гэж үзэх тохиолдол байдаг уу? Ер нь ямар тохиолдолд хүчин төвлөлтөөр байгаад байгаа юм лээ? Одоогийн байдлаар манай дээр гарсан одоо кейсүүд дээр хүчин төгөлдөр одоо бусад тооцсон ч гэдэг юм уу одоо гэрээгээр байгуулсан гэрээ хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тохиолдол гараагүй байна. 2-3 шүүхийн шийдвэрүүд гарсан кейсүүд товчхон хэлэх юм бол яг уу банк ус санхүүгийн байгууллага манай гэрээ системийг ашиглаад хэрэглэгчтэйгээ зээлийн гэрээ байгуулсан. За зээл авсан хүүхэд бол аягүй сэргэлэн оюутан байсан. Би нөө шүүх хуралдаан дээр очиж суусан байхгүй. Тэгээд тэр залуу юусэн бэхээр иргэний хууль дээр зээлийн гэрэн дээр чинь бичгээр байгуулна гэж заасан байна шүү дээ. Хоёулаа захимаар гэрээ байгуулсан шүү дээ. Тэгэхээр би зээлийнхаа төлбөр юмнуудаа өгөхгүй гэдэг байдлаар хандсан юм билэ. Тэгээ банк бас санхүүгийн байгууллага нь болохоор шүүхэд хандаад тэгээд манай дээр шинжээч томилсон. Тэгээ шинжээчээс ерөөхдөө манай төсөл тавиад ингээд танаа системийг ашиглаад гэрээ байгуулсан юм байна. Тэгээд таад хурж ирээд энэ дээр нэг жоохон тодруулах юмнууд өгөөд чи танах хэрэглэгч яаж таньж байгаа ямар процесс юмнууд болсон юм бэ гэдэг. Тэгсэн. Тэгээд би яг юун дээр нь очиод тайлбар юмнуудыг нөгөөд шүүхт нь орсон. За тэгээд шийдвэр яаж гарсан бэ гэхээр иргэний хуулийн 42-1 гэдэг заалт байдаг. Тэр заалтын дагуу гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн. Тэр нь юу зааддаг вэ гэхээр тухайн яг нөгөө нэг хэрэглэгчийг таньж мэдсэн үү? Дээрээс нөгөө цахим гарын үсгийг нь тавиулсан уу? Гарын үсгийг нь тавиулсан уу гэдэг. Тэгээ энэ хоёр шаардлагыг хангасан учраас бид нар иргэний процессын хуулийн дагуу манайхаар байгуулсан гэрээ шүүхэд нотлох баримтын шаардлагыг хангаж ийн гэдэг тийм шүүхийн шийдвэр гарсан байна. Тий. Анх одоо ингээд захимаар гэрээгээ байгуулъя гингүүд миний аюулгүй байдал яаж хангагдах юм бэ? Хувийн нууц, байгууллагын нууц яаж хамгаалагдж байгаа вэ гэдэг асуултууд тавьдаг байна. Манайтай хамтарч байгаа энэ байгууллага болон энэ төрлийн асуултуудыг асуулдаг. Тэгээ юуны өмнө яг манай байгууллага бол ISO 27001 гэдэг мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо байдаг сертификат олуулсан. Тэрийг аваад хэрэгжүүлсэн байгаа. За тэгээд үүн дээр нэмэх нь захимаар гэрээ байгуулах чи өөрөө маш өндөр аюулгүй байдлын гэдэг юм authentication тийм шалгууруудыг давж байгаа байхгүй. Жишээлбэл одоо та нэг хүнтэй машинаа зарлаа тий. За доржоод улмаа. За тэр хүнийг та мэдэхгүй ингээд ямар нэгэн байдлаар ингээ гэрээ хийчлээ шүү дээ. Ингээ гэрээ хийгээд тэгээд тэрнийг дагаад ингээ зөндөө асуудлууд үүсэж байгаа тий. Захимаар хийчихээ та яадаг вэ гэхээр яг тэр хүн ийм Монголиогоор явж ороод өөрийгөө баталгаажуулна. Утасны дугаараараа өөрийгөө баталгаажуулна. Дан системээрээ тий дан системээр баталгаажуулалтаа хийн. Утасаараа баталгаажуулна, имэйл баталгаажуулалтаа хийн. Дээрээс нь нэмээд компани тухай хууль хийж байдаг. Түүн дээр байгууллага төлөөлөл эрх бүхэн этгээд байгаа. Тэгэхээр тэр нь бол гүйцэтгэх захирал байдаг. Тэгэхээр бид нар гүйцэтгэх захирлыг нь хур системээс татаж баталгаажуулалт хийж байгаа. Тэгээд дээрээс нэмээд тэр хүн өөрөө тоон гар үсгээ тавьчихаар одоо чамаас өөр хүн одоо тэр баталгаажуулалт хийж чадахгүй буюу асар өндөр түвшин тэр нөгөө баталгаажуулалтын процесс явж байгаа байхгүй. Гэрээг байгуулахад 3-5 хоног те хөдөө орны тутал 10 хоног. Тэрийг 15 бид болгочихж байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд энэ хэмжлэл галзаа. За тэгээд одоо ерөөхдөө маск рейнер орж иж байгаа. Тэнгүүд UBK-ийн жишээ нь аваад үзэхэд нэг хүнтэй ингээд нөгөө вендортэй гэрээ байгуулах гэж 4 цаг болдог гэсэн. Тэрийг 2-4 нь хөдөлгөцсөн. Тэгэхээр тэр оронд гарч байгаа зүрэг бол асар их. За тэгээд эргээд тэр бичиг баримтыг нөгөө архивлах хадгалах хэрэггүй шууд системээр хадгалагдчихна. Тэр нь өөрөө хууль эрх зөрчин бүгд бүрдсэн байгаа. Тэгээ ингээд бодоо үзэхээр ер нь цаг, хүн хүч, архив, зардал, хугацаа гэдэг ер нь гол measure үзүүлэлт ирсэн. Янзын юу гарч ирдэг, тоо гарч ирдэг. Одоо систем дээр нэг гэрээ байгуулчлаа. Тэнгүүт тэр нь батлагдаад ингээд эцсийн хөлбөр дээр очиж штэ. Тэрнийг систем дээр дараа нь өөрчлөх боломж байд юм уу? Одоо гоё асуулт. Яг үндэ нөгөө шүүхтэр гардаг 50% би энэ гэрээг хараагүй, би энэ гэрэн дээр зураагүйгээд дахиад нэг бас нэг тодорхой үеийг эзэлдэг нь болохоор гэрийн дунд хууц нэмждэг, гэрийн дундаас хууц хасчдаг асуудал байдаг. За тэгвэл яг энэ асуудлыг манай систем хамгийн гол нь шийдэхэд зорж байгаа. За манай систем дээр хийгдсэн гэрээнүүд нь нэгдүгürt блокчейн дээр хадгалдаг. Тэгээд блокчейн дээр хадгалчихж байгаагийн давуу тал нь юу өсч ийнэ гэхээр яг саяны хэлдэг өөрөө чи хэлдэг. Гэрийн дунд хуудас нэмэхгүй басахгүй өөрчлөлт оруулах боломжгүй. Мөн гэрээг устгах боломжгүй болгодог. Ийм хоёр гол давуу талыг өсгөж байгаа.
Блокчейн гэж юу вэ? Энэ нь ямар нэгэн төв байгууллага хянах шаардлагагүйгээр мэдээллийг найдвартай өөрчлөх боломжгүйгээр хадгалдаг дижитал бүртгэлийн дэвтэр юм. За нэг юм Excel-ийн бүгдээрэнд ийм spreadsheet байлаа гэж үтэй. За тэгээд тэр spreadsheet дээр энгийн хүмүүс юу гэж болдог гэхээр арталт байгаа тоог нь өөрчилж болдог. Эсвэл нэг рowыг устгах болдог шүү дээ. Блокчейн дээр тийм үйлдэл байдаг. Зөвхөн доошоо row нэмэл яваад байдаг. За ингээд нэгдүгээр мөрөн дээр би за харандааг 1000 төгрөгөөр бодлож авсан гэдэг. Дараа нь тэрэн дээр би засвар хийх шаардлагатай болно шүү дээ. Тэрнээр засвар хийхгүй. Хоёрдугаар мөрөн дээр нь би дээдлийн нэгдүгээр мөрөн дээрээс харандааг 1500 болгож өөрчлөлөө гэж бичдэг байхгүй. Тэгэхээр нөө нэгдүгээр мөрөн дээр ямар ч өөрчлөлт орохгүй. Тэгээд энэс аль ч мөр устгахгүй, аль ч мөрөн дээр засвар орохгүй, зөвхөн мөрүүд нэмэгдэл яваад байдаг байхгүй. Тэгэхээр энэ блокчейний яг энэ нэг behavior нь ямар давуу талыг биднэрт олгож байгаа гэхээр нөгөө гэрээ хизээч өөрчлөгдөхгүй, хизээч устгахгүй гэдэг юм баталгаад орж өгч байгаа. Одоо танахыг хэрэгжилж байгаа том компаниуд, корпорациуд гэвэл дурдж болох уу? За манай дээр ерөөдөө нэг 650,000 орчим гэрээ явцсан байгаа. Тэгэнгүүт UBCAP, UB Express гэдэг 3 байгууллагаараа нэлээд амар эрчимтэй ашигласан явж байгаа. За тэгээд Мөс Штистэй удирдлагын ахтын боловсролын сургууль бид нар нэлээгүй орцсон. Хобби орчлон сургууль гэдэг ч юм уу сурагч нартайгаа байгуулах гэрээгээ байгуулах ингэ явдаг. За тэгээд Mon Insurance гэдэг Монконы ороод ирсэн байгаа. Зээлийн имэн гээд банкос санхүүгийн байгууллагууд нэлээд хэмжээгээр ороод ирсэн байгаа. Миний дэлгүүр орсон байгаа. CEO GS Center нөгөө хүний нөөцийн гэрээнүүдийг оюутнуудтай байгуулах гэрээ байгуулж байгаа. Ингээд ер нь бол нэлээд хөөрхөн дэд үтс байгуулсан. Одоогийн байдлаар 190,000 хувь хүн манай дээр гэрээ эзэмшиж байгаа. Тэгээд 3,000 4,000 байгууллагад давцсан явж байгаа. Байгууллагууд хоорондоо гэрээ ингэ шидэлцэн явж байгаа гэсэн. За e-гэрээ системийг бол би бусад одоо бүхэл бизнес эрхлэгчнэр болон хувь хүмүүс санал болгоно. Яагаад гэхээр хамгийн чухал зүйлс бол гэрээ байгуулагч талтайгаа танин баталгаажуулалтыг хамгийн сайн хийж өгдөг платформ гэж хэлнэ. За намайг жагсан гэдэг яг одоо Монголын хамгийн өргөн сүлжээтэй Coopay гэдэг бизнесийг хариуцдаг KKTT гэдэг компаниг хөлсөлтөөр ажилладаг. E-гэрээ системийн тусламжтайгаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нөгөө харилцагчтайгаа гэрээгээ байгуулж чадчих. Жишээлбэл Coopay бизнесийн хувьд бол 21,330 сумд манай харилцагч нар байна. Тэдгээр хүмүүсийг бид нар гэрээгээ цаасаар байгуулнаа, хурж иргэх хэцүү. Эсвэл шуудангаар явуулаад байгаа гэж хэлэхээр магадгүй би хинтээ гэрээ яг байгуулж байгааг мэдэхгүй учраас итгэл юмшил төрдгөө байсан бол одоо би хаанаач цаг хугацаа орон зайнаас үл хамааран гэрээгээ байгуулах юм болцоо гарч. Дотрот ягаад үссэн юм бэ гэж. Тэ. Тэгэнгүүт ингээд та бид хоёр хоорондоо гэрээ байгуулчихсан. Тэгээ бид хоёрыг ямар нэгэн гурдагч итгээд нотлохгүй болвол яг үндэ хоёулангийн хоорондоо гэрээ байгуулсан гэдгийг бид хоёроос өөр хинж мэддэг байхгүй. Нэгдүгээр өнцөг. Хоёрдугаар өнцөг нь жишээлбэл нэг томоохон байгууллага өөрсдийнхөө тэр ERP систем дотроо гэрээний менежментийн юм солиушнаа гаргачихсан гэж. Тэгээд хувь үнэтэй байгуулж байгаа гэрээ магадгүй зээлийн гэрээтэй байгуулсан гэж үү. Тэгэнгүүт систем нь яг үндэ энэ А талын талд байгаад байхад Б талтай гэрээ байгуулангууд Б талыг хүсээгүй байсан ч гэсэн А тал ямар нэг өөрчлөлт оруулах гэхэд тэр гэрээний менежментийн систем нь А тал юмч байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр хийж чадна гэсэн утгатай болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ агуулгаараа заавалчгүй энэ гэрээ бичиг баримт иймэрхүү sensitive information-ууд гурвдагч тал баталгаажуулах хэлбэртэй байх хэрэгтэй болчих. Тэгэхээр яг энэ дээр нь гэрээ энэ хоёр энэ гэрээн дээр орж ирээд гарын хэсэг зурчихсан шүү. Бид нэр нотлоно. Нотлохыг бүгдийн блокчейн дээр биччихсэн шүү. Энэ баталгаажуулалт нь юм байна. Худалдаагийн логин хараагаад майгаад авчихдаг. Тэгэхээр энэ нь өөрөө яг хамгийн гол энэ дэлхий дээр шалгарчихсан байгаа proof болж байгаа. За гэрээ маань анх байгуулагдаад бас төдийлөн урт хугацааг бол зарцуулаагүй байгаа. Тэгээд өнөөдрийн амжилтанд хүрэх болсон шалтгааныг та юу гэж бодож байгаа вэ? Монгол улс яг нэг тийм нэг захим шилжилт хийж байгаа үедээ манай системийг гарч таарсан. Тэгээд иргэний хуулийн 42-ийн 2 дээр захим хэлцэл хийх хэлцлийг тодорхойлсон байдаг. Дээрээс нэмээд 2021 онд захим гарын үсгийн тухай хууль батлагдсан. Тэгээд үүний дараа 2023 оны 12 сард санжийн учрал сайд, бочруу сайд эдгээр 109 хуулийн 500 гаруй зүйл залтан дээр нэмэлт өөрчлөлт оруулсан байхгүй. Ингэснээр одоо захимаар хийсэн ямарваа нэгэн бичиг баримт хэлцэл нь цаасан гэрээтэйг ижилхэн хүчин төгөлдөр байна гэж тусгаж өгсөн. Тэгээд ийм зүйлүүд нь нөлөөс. Тэгэхээр хуулийн эрх зүйн орчин, тэгээ яг зах зээлийн хүлээж авах байдал, тэгээ бидний нөгөө энгийнээс эхэлж нөгөө асуудлаа барьж ав шийдсэн гэдэг эдгээр зүйлүүд нь манайхыг хурд амжилтанд хүргэсэн юм болов.
E-гэрээ байгуулагдсанаас хойш байгаль орчинд ямар нөлөөг үзүүлээд байна? Тэд 320 ширхэг модыг аварч 1,200,000 орчим литр усыг хэмнэж 112 тонн нүүрс хүчлийнхий агаарч цацагдахаас сэргийлж 7.8 тонн хог аягдлыг хэмнэж чадсан. Энэ нь ердөө ганцхан жилд. Одоогийн байдлаар ингээд ямар стандартуудыг хангацсан байгаа вэ? Мөн шагнал авсан байгаа юу? За тийм 2024 он болохоор ерөөхдөө Startup Challenge Mongolia гэдэг тэмцээн төрүүлээд анх эхэлсэн. За тэгээд JICA-гийн зохион байгуулалтын Monjo хөтөлбөрт шилдэг 3-т орсон. Мөн түүнчлэн бид нар сая энэ оны 12 дугаар сард Case Startup гэдэг Солонгосдоо нэгт орогддог Аздаа болохоор эхний 5 дуурдаг юм нэлээд томоохон хэмжээний стартапын тэмцээнд 18,000 байгууллагаас шилдэг 20-д орсон явж байгаа. Хятадд Makers in China гэдэг тэмцээнд орсон. Тэгээд Төв Азийн бүс буюу одоо Казахстан, Узбекистан, Монгол гэх мэтлэн ингээд 8 орны хэмжээндээ бид нар топ 3-т орсон. Энд болохоор бид нар ийм cross border contracting solution буюу хятад хүн монгол хүнтэй гэрээ байгуулах та. Тэгтээ тэр гэрээ худалдааны гэрээ ч юм уу байгуулах та. Манайс тиймэр дамждаг тухай. Энэ шийдлийг боловсруулахаар илүү зорж авсан байгаа. Тэгээд хамгийн recently авсан гэвэл Алтан сарна гэдэг тэрнээс шилдэг инновац гэдэг чиглэлийг авсан байгаа. EBRD-гийн Star Venture-д ихний 5-д орсон. Энэ мэтчил ингээд нэлээ их дотоодын ер нь байж болох бүхэл тэмцээнүүдэд ингээд ороо явсан. Таны хувьд E-гэрээ нь цаашлаад 10 жил, 20 жил, 30 жилийн дараа ямар түвшинд хүрсэн байгаасаа гэж боддог вэ? Миний одоо 2025 онд байгуулчихсан байгаа дулааны гэрээ, цахилгааны гэрээ, сөөхөн гэрээ, за 24 онд байгуулсан миний зээлийн гэрээ, үл хөдлөх худалдаа авсан гэрээ, одоо ямар төрлийн гэрээ байдгийг бүх гэрээнүүд нь E-гэрээ дотроо ингээд найдвартай хадгалагдаад байж идэг. Эргээд нөгөө гэрээгээ хайж олоод ингээд юмудаа авчдаг. Холбогдох байгууллагад нь заавал ингээд хэвлээд авчиж өгдөг биш. Ингээд API integration одоо шүүх, Notrod, татвар, Mongolia ч гэдэг юм уу ингээд бусад холбогдох төрлийн системүүдтэй ингээд интеграшн хийцэн. Тэгээ ийм дид бүтцийн систем болоосоо гэж ерөнхийдөө мөрөөдөж байгаа. За тэгээ дээрээс нэмээд бас хамгийн их боддөг юм бол нөгөө Монгол улсын иргэн хуулийн этгээд гадаад улсын иргэн хуулийн этгээдтэй эрхцүү харилцаанд ороход нь тэр нөгөө гүүрэн болох гадаад байгаа монголчуудын асуудлыг шийдэх одоо баримт бичиг гэрээтэй холбоотой асуудлуудыг шийдэх гэдэг ийм зорилго юмнууд тавьсан ингээд ажиллаж байгаа. Бүгд найрамд Солонгос улсад 3800 орчим клиник эмнэлгүүд байдаг. Монгол улсаас жилдээ эдгээр эмнэлэгт 40 орчим мянган хүн ямар нэгэн байдлаар үйлчлэгээ авдаг. Эдгээр хүмүүс эмнэлгийн үйлчлэгээ авахдаа гэрээ байгуулахгүй, аль эсвэл гэрээ байгуулсан Солонгос хэл дээр хийдэг. Үйлчлэгээ авах явцад ямар нэгэн байдлаар эрсдэл бий болох, эсвэл хохирлоо барагдуулах зэрэг асуудал үүсгэхэд E-гэрээ систем нь тухайн иргэдийн асуудлыг шийдвэрлэх шинэхэн төслийг удахгүй хэрэгжүүлэхээр боллоо. Тэгээ бид нар яг энэ Солонгос, Монгол хоёрын энэ гэрээний бүх асуудлуудыг шийдье гэдэг нэг юм бац. Энэ Солонгос тэгээд. Тэгээд саяны ярьсан энэ бүгд дээр болохоор бид нэр ирэх онд ямар инновацууд оруулж ирэх гэж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт AI оруулж ирж байгаа. Манай AI дээр 3 зүйл их гэж байгаа. Нэгдүгээрт нь болохоор гэрээг орчуулах гэж байгаа. Гэхдээ орчуулахдаа зүгээр нэг юм Google Translate төвшний биш. Яг official нөгөө translation bureau-ийн буюу одоо нөгөө орчуулгын товчооны тамгатай төвшний юм гэрээ. Тэгэхээр Солонгос, Монгол, Англи, Хятад гэсэн 4 орны хэл дээр явагддаг болж байгаа. Нэг хоёрдугаарт нь нөгөө гэрээ мэдгүй хүн яг үндэ гэрээ байгуулахлаар хогсчих гээд идэг шүү дээ. Тэгэнгүүт энэ гэрээн дээр чинь бүхэлд нь ревю хийгээд тэгээд хамгийн юм эрсдэлтэй байж болох terms буюу одоо заалтуудыг энэ чамд ингээд highlight хийж өгдөг. Ийм 3-дугаарт нь бас амар олон хуудас гэрээдэг шүү дээ. Жишээлбэл одоо Оюутлан гэрээ тэдэн мянган ууц гэж ярьдаг шиг тийм юмн дээр ингээд товчлоод шорт болгож өгдөг нэг юм. Ингээд 3 фичер ерөөхдөө AI тал дээр гарч ирж байгаа. Мөн бид нар Солонгос болон Хятадын тоон гар ирсэг. Тэгээд тэр улсууд ч бас нөгөө хувь хүмүүс нэг юм тамга дарддаг юм байл шүү дээ. Тэр тамганы бас нөгөө цахим хувилбарыг integration гээд ингээд төлөвлөжсөн гой фичерүүд бол аяг олон байгаа. Тэгээд ихнээс нь ахуулаад ер нь гаргаад явчихна. Сүүлийн үед энэ танилуд найз нөхдүүд хоорондоо мөнгө зээлэх тохиолдлууд аягүй их гардаг болсон. Тэгээ төлбөрөө барагдуулахгүй аягүй урт хугацааг өнгөрүүлээ тэр чигтээ алга болчдөг гэдэг ч юм уу. Энэ тал дээр ямар шийдэл гаргаж байгаа гэсэн бэ? Тий, энэ дээр бид нар нэг Mongolia Academy-тай хамтраад нэг шийдэл гаргаа явуулж байгаа юм. Тэгээд надад өөрчлөсөн бас тулгардаг л да өдөр тутамд тийм үү таньдаг найз маань ирээд нэг 500,000 төгрөг ч юм уу 200,000 төгрөг зээлэж хийдэг.
Тэ нэг ямар нэгэн гэрээгүй хийчихэр бас хэцүү. За гэрээ гэхээр нөгөө нэг найзтай тий одоо ямар сүртэй юм бэ гэдэг ойлголт өгөх ч юм уу тий. Тэгэхээр энийг бид нар маш энгийн байдлаар одоо Монгол руу хүн ороод зээлийн гэрээ гэдэг хэсгийг сонгоод тэгээд нөхцлүүдэд хитгэн юмнууд тавьчихна. Хэдэн дөрөв зээлгэж байгаа ямар хугацаатай үүдтэй байж болно, хүүгүй байж болно. Тэгээд алдангүй байх юм уу гэдэг 3-4 юм сонгоод зээлгэж байгаа хүнийхээ найзынхаа регистрийн дугаарыг хийгээл болоо. Найзынх нь Монголигийн аппликейшн дээр дан ингээд нотификейшн үрээд ирнэ. Дарлаа баталгаажууллаа. Ингээд зээлээ хийчих бол ингээд хийчих юм бол ерөөхдөө айгүй найдвартай ихтгэлцэл юмнууд ингээд өрчин нөгөө талдаа ч гэсэн гэрээ мэрээ хайж яваад ингээд ахааргүй. Нэг энийг их боломжтой болов уу гэж бодоод бид нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Дэлхийн эдийн засаг сүүлийн 25 жил эрчимтэй өсөж, иргэдийн амжиргааны түвшин сайжирсан хэвээр байна. Гэвч энэ хэрээр дэлхийн экосистем буурч сөрөг үр дагавар бий болсоор Монгол улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-аар бууруулж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарл болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилтыг тавьсан. Харин таныхаар энэхүү зорилт биелэх болов. Одоо байгаль экологийн асуудал гэдэг сэдв маш их гадуур хөндөгдөж байгаа. ESG буюу нөгөө доктортой хөгжил гээд энэхүү зорилтыг яаж хангаад байгаа вэ? Тэр нөгөө нэг 650 мянган гэрээ гэдгсэн шүү дээ. Тэгэнгүүт 2 сая 800 мянган мод хэмжсэн. Тэгээд бүр супер үзүүлэлт ярих юм бол энэ 2 сая 800 мянган модыг хэмнэхдээ 100 мянган автомашины 1 жилийн хотод үүсгэж байгаа CO2 нь шүү дээ. Тэрийг хэмнэсэн байхгүй юу? Тэгэхээр энэ өөрөө бүр гайхалтай үзүүлэлт. За тэгээд ерөнхийдөө нэг 300 орчим ширхэг мод. Тэгэнгүүт нөгөө модыг багаас нь тарихаас илүүтэй модыг хамгаална гэдэг нь чухал. Тэгэхээр 300 орчим мод хамгаалцсан. Тэгээд ер нь эрхчил гэхэд манай байгууллага бол Монголын хамгийн том ESG стандартын тийм байгууллага болж байна. 2025 оны доктортой хөгжлийн индексээр Монгол улс 160 гаруй орноос 66.7 оноогоор 100 дугаар байрт жигссэн. Энэ нь бүс нутгийн болон ижил төстэй эдийн засгтай орнуудтай харьцуулахад дундаж үзүүлэлт юм. Харин 2025 оны байдлаар ногоон өсөлтийн индексээр Монгол улс нь 42.4 оноогоор 36 дугаарт жигссэн. Уг индекст Австри, Швед гэх мэт Европын орнууд ихэвчлэн 75-аас дээш оноотой байдаг бол Азийн орнууд 40-с 60 онооны хооронд ирэмблэгддэг байна. Дэлхийд дахинд байгалийн гамшигаас үүдсэн эдийн засгийн хохирол 30 жилийн дунджаас давж аюулын тохио ирээд байгаа энэ цагт ногоо эдийн засаг бидний аврал. Асуудал бүрт шийдэл байдаг. Харин тэр шийдэл бидний эргэн тойронд орж байгаа. Гагцхүү тэр шийдлийг анзаарч магадгүй ухаалгаар маш хэлбэрхэн байдлаар шийдэх боломжтойг баталсан хэн бүхнийг бид нэвтрүүлгээрээ онцлох болно. Дараагийн Могус Spotlight-д хэн бах вэ?